skill and strengthens discipline. Unemployment rate is going up more. All right, so our next speaker, If you were going to a Bamba school, Here's what people don't realize. we have our next speaker. Hello, everyone! What kind of personality? Can you please name me some? So I do not mean to offend anyone who is religious in a way. Your parents may still treat you like you're 10 years old. Maybe they still... Oh my God, I've been practicing my basketball. 12 дугаар ангийн бүртгүүлж байна. Энэ TEDx болохоор миний одоо 2 дахь жилээр оролцож байгаа одоо ивент. Сайн байна уу, намайг Мишель гэдэг. Би сургуулийн 12-ын ангид сурдаг. Ер нь бол жил бүр орохдоо гээд үеийнгийн хөддөө урам зориг бүхийг хичээж ордог. Намайг Номжин гэдэг Марси гэдэг дууддаг. Би Jet сургуулийн 11-р ангийн сурагч. So what I was trying to mean by that topic is parents don't recognize their children enough or give them credit on what they do. Сайн байна уу, намайг Нэмэлэг гэдэг. Би өнөөдөр TEDx дээр your parents don't actually really know you гэдэг топикийг сонгосон. Ягаад сонгосон бэ гэхээр ихэнх хүмүүсүүд хүүхдүүдээ нэг их ойлгодгүй. Ер нь бол бүх хүмүүсүүд ингээд бинийгаа нэг их сайн ойлгож чаддгүй. Тэгээд тэрний тухай би ярьсан. Миний нэр Гэрэлмаа гэдэг. Би Jet олон улсын сургуульд 2020 оноос хойш ажиллаж байна. Англи хэлний багш мэргэжилтэй байна. Энэ жилийн хувьд англи хэлний координатор болон англи хэлний багшаар ажиллаж байна. За, Jet олон улсын сургуулийн маань уламжлалт болон зохион байгуулагдаж байгаа Jet англи хэлний олимпиад болон одоо TEDx илтгэлийн уралдаан маань 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ уралдаан маань хүүхдүүдийн маань англи хэлний мэдлэг чадварыг одоо сорж мэдхээс гадна хүүхдүүдийн маань хэл сурах аяасыг илүү тодруулах, хүүхд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө сорих боломжийг олгодохоор маш их давуу талтай. Энэ жилийн хувьд бол Jet олимпиад маань бүх дунд олон ахлах ангийн сурагчид бараг 200 хүүхэд оролцсон. TEDx олимпиадад хүүхдэд өөрсдийн дураар оролцож байгаа учраас дунд ангиас 12 хүүхэд, ахлах ангиас 14 сурагч оролцсон байгаа. Тэгээд хүүхдүүд маань маш их судалсан, маш их өөрсдөө хөгжүүлсэн, маш их зүтгэл хичээл зүтгэл гаргасан, маш одоо сонирхолтой одоо олж мэдсэн, итгэж биеиндээ итгэсэн, биеиндээ дэмжсэн багийн ажиллагаатай маш мундаг гоё тэмцээн бол зохион байгуулагдж өнгөрлөө. Баярлалаа.